Эпштейний хэргийн үйл явц. Жеффри Эпштейний хэргийн хүрээнд 2026 оны эхээр ил болсон 3 сая 500 мянган хуудас баримт нь орчин үеийн түүхэн дэх хамгийн том хэмжээний геоклассификац буюу нууцаас гаргах үйл явц болоод байна. Энэхүү баримтууд нь зөвхөн нэг хүний үйлдсэн гэмт хэрэгүүдийг бус, харин дэлхийн санхүү, улс төр, шинжлэх ухааны элтүүд хэрхэн нэг дор төвлөрч бие биенээ хамгаалсан дархлааны тогтолцоог бүрдүүлсэн байсныг илчлэв. Хамгийн түрүүнд олон улсын харилцаанд гарсан өөрчлөлтүүдийг дурдах нь зүйтэй. Их Британд Питер Мандельсоныг огцруулсан явдал нь Стармерийн засгийн газрын нэр хүндийг ганхуулж байгаа төдийгүй 2008 оны санхүүгийн хямралын үеэр төрийн мэдээлэл хэрхэн хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглагдаж байсныг харууллаа. Мандельсон Эпштейнтэй санхүүгийн хямралын үеэр 500 тэрбум еврогийн тусламжийн вакцины талаар албан ёсны мэдээ гарахаас өмнө харилцаж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн Польш улсын ерөнхий сайд Дональд Туск Эпштейний сүлжээ тус улсад хэрэг хүн нэвтэрсэн Польш эмэгтэйчүүдийг элсүүлсэн эсхийг шалгах ажлын хэсэг байгуулахаа зарлаж, Израиль, Франц зэрэг улсуудын удирдагчид Эпштейний сүлжээнд ямар нэг байдлаар нэр холбогдсон нь тухайн улсуудын дотоод улс төрд хүчтэй цохилт өгч байна. Хоёрдугаарт шинжлэх ухаан ба технологийн салбарын нөлөөлөл юм. Баримтууд Эпштейнийг ДНХ-ийн үржүүлэг буюу өөрийнхөө ДНХ-ээр хүн төрөлхтнийг үржүүлэх гэсэн гаж төлөвлөгөөтэй байсныг баталж байна. Үүнтэй холбоотойгоор Билл Гейтс, Илон Маск нарын Эпштейний арал дээр зочилсон эсэх. Тэдний хоорондын имэйл харилцааны агуулга нь зөвхөн буйны үйлс биш, харин клонжуулах төсөл болон биологийн хамгаалалтын салбарын хөрөнгө оруулалтын талаар байсан байж болзошгүйг харуулж байна. Харвардын профессор Мартин Новак болон Эпштейн нарын хоорондын манай тагнуул баригдсан гэх утга бүхий нууцлаг имэйлүүд нь Эпштейнийг гадаадын тагнуулын байгууллагуудтай холбоотой байсан гэх таамаглалыг улам баталгаажуулав. 3 дугаарт эрүүгийн хэргийн шинэ нөхцөл байдал. Нью Мексикогийн Зора ранчид 2 эмэгтэй амийг бүрлэгсэн байж болзошгүй баримтууд нь Эпштейний хэргийг зөвхөн бэлгийн хүчирхийлэл биш, харин хүн амны хэрэг болгон өргөжүүлж байна. Эдгээр эмэгтэйчүүдийг Эпштейн болон Гислен Максвелл нарын шууд заавраар хөнөөсөн гэх мэдээлэл нь эрүүгийн шинэ мөрдөн байцаалтын үндэс болов. Түүнчлэн төвдийн оюун санааны удирдагч Далай ламын нэр баримтуудад 150 гаруй удаа дурддагдсан нь Эпштейн түүнтэй холбоо тогтоож нэр хүндийг нь ашиглахыг оролдож байсны илрэл юм. Баримтуудад Далай ламын эдлэн газарт гарсан байж болзошгүй ноцтой гэмт хэргийн тухай батлагдаагүй мэдээллүүд дэлхий дахинд эргэлзээ төрүүлж байна. 4-дүгээрт Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны гаргасан алдаанууд. Баримтуудыг ил болгохдоо 100 гаруй хохирогчийн нэрийг нууцлж чадлагүй задруулсан. Тэр байтугай цэн зургүй нүцгэн зургуудыг вебсайтад байршуулсан нь хохирогчдыг дахин хүчирхийлсэн үйлдэл хэмээн шүүмжлэгдэж байна. Энэ нь төрийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг үгүй хийж, хэргийн гол нуугдмал эцдийг хамгаалахын тулд ийхүү зориуд алдаа гаргасан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлв. Эцэст нь Билл болон Хиллари Клинтон нарын 2026 оны 2 дугаар сарын сүүлээр өгөх мэдүүлэг нь энэ хэргийн зангилааг тайлах эцсийн цэг байж мэднэ. 1. Тэдний Эпштейнтэй тогтоосон олон жилийн харилцаа Эпштейнийг анхнаас нь хэн ивэн тэтгэж байсан тухай асуултуудад хариу өгөх нь хүлээгдэж байна. Нийтдээ энэхүү судалгаа нь Эпштейний хэрэг бол дэлхийн дээд зиндааныхны ёс суртахууны доройтол хууль хяналтын байгууллагуудын хариуцлагагүй байдлын тод илрэл болохыг харууллаа.